Залхуурлаас зайлсхийх. Сургаалт төгс 6-гийн 6. Залхуу хойрог хүн чи шоргоосны өрөн дээр очин ажиглалт хийгээд мэрэгүү ухаанаас нь судалцагтун. Хүмүүс бид нар шоргоосны айрам гэж хэлдэг. Гэтэл энэ айрам нь ямар ч ахлагч, удирдагч, замчлагч, дагуулагч гэж байхгүй. Ийм мөртлөө хүчрхэг нэгэн баг болж урдчлан төлөвлөж бүгд хамтдаа нэгтэн нэг санаа бодол зорилготойгоор өөр хоорондоо маргалдаж цаг алдалгүйгээр зуны турш өвөлдөө бэлтгэж хоол ундаа хангалуун базааж авдаг. Жишээлх юм бол бид нар хүүхэд байхдаа чагсаад хоол ундаа зөөж байгаа шоргоолсон саад тавьж замыг нь бодлуулж гацаах гэж оролдох үед тэд нар өөр замаар үргэлжлүүлээд очиж байгаа зүйлсээр зогсолтгүйгээр ямар ч асуудалгүйгээр урагшлсаар байдаг. Эцэст нь шоргоос нэг бүр өөрсдийнхөө хэрээр хамаг санаа зориулан махран ажилладаг. Ийм учраас хүмүүс бид ялангуяа Христэд итгэгчид бид энэ зан чанараас хичээнгүйлэн суралцаж залхууралгүйгээр хөдөлмөрч тууштай байдлыг амьдрал ахуй дээрээ хэрэгжүүлэх юм бол сайн сайхан үр дүнд хүрч чадна. Эзэн бид өнөөдөр таны мэрэгэн ухааны өмнө зүрх сэтгэлээ даруй болгон ирж байна. Та бидний шоргоолч шиг хичээнгүй ирээдүйг харж төлөвлөдөг хүн болгож залхуурах эсвэл анхаарал сарних үед минь энэ шоргоосны түүхийг бидэнд өргөл сануулж бидний зүрх сэтгэл сэрэмжтэй, бидний гар идэвхтэй амьдралыг минь үр бүтээлтэй байлгаач эзэн минь. Есүсийн нэрээр гуйлаа. Амен.